бүртчөн Гуамарл эзэн Чингисийн удам тэнгэр заяад монголчууд бид энэ хорвоо дээр үнэхээр агуу баатарлаг түүхтэй бахархам их өв соёлтой гайхамшигтай ард түмэн билээ. Монгол хүн би эргэншиж соёлдсон энэ дэлхийн ертөнцийн муу хүн гэж хэлэгдэх хүчирвэ. Гэр бүлийн радио 104.5 ёс суртахууны нэвтрүүлэг. Сонсогчдод дорооны төргийн ёс суртахууны нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр мегмар гараг учраас уламжил ёсоор Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн багш, хувь хүний хөгжлийг судалдаг багш Отгон Жимг багш маань эфирт хүрэлцээр суулсан байгаа. Багштай ороонд төргий. Баярлалаа, та бүхэнд ч гэсэн энэ ороонд хүргэе. Тэгэхээр маргааш буюу 5 сарын 15 бол дэлхийн нийтээр одоо ёслол төгөлдөр гүн хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг нэгэн одоо тэмдэглэлт юм баярын өдөр байгаа. Энэ ямар өдөр вэ гэхээр дэлхийн гэр бүлийн өдөр. Манай радио энэ өдрийг ямар удаандаа тэмдэглэж байгаа вэ гэхээр юун төлөө гэр бүл радио вэ? Манайх бол энэ жилийн дэлхийн гэр бүлийн өдрийг хандаа үнэнч вэ? Амьдралын хандаа үнэнч вэ гэсэн ийм сайхан урьяанд ор тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тэгээд энэ урьяатай холбогдуулаад өнөөдөр отгоо огчд хоёр хүүхдийн хүмүүжил үндсэн сэдвээ ярихаас илүүтэйгээр юу ярих вэ гэвэл амьдралын хандаа үнэнч байх, гэр бүлээ бат бөх доктортой байлгахын талаар ярих гэж шийдсэн байгаа. Ер нь отгоо огч маань өөрөө хань жилдээ 22 хөөрхөн хүүхэдтэй юм үрх гэрийн эцэгтэй юм эмэгтэй шүү дээ, тийм ээ. Хандаа үнэнч байх гэдгийг та юу гэж ойлгодог вэ? За тэгэхээр гэр бүл гэдэг бол амин чухал зүйлтэй. Гэр бүлд байдаг хүүхэд гэдэг бол хүн гэдэг бол хүүхэд ч байна уу, хүн ч байна уу маш чухал зүйл. Тэгээд би бинтгээ харилцааны тэр ёс зүйтэй, соёлтой харилцсан гэдэг бол тухайн гэр бүлийн бас ерөөсө гол хөдөлгөгч хүчин гэж би бол боддог хувьдаа. Одоо уурлал цуг дагаал уурлал юу болох вэ? Инээж яхад одоо нэг нь ууралж ивэл юу болох вэ? Эсвэл нэг нь инээхийг хүсэхгүй байхад нөгөөдг нь инээдэг ч юм уу, ууралдаг ч юм уу. Ийм байдлаар ер нь харилцаа гэдэг зүйлийг би их чухалчилж ярихгээ бодож байна. Тэгэхээр хамгийн чухал нь би бинийгээ оролдог байх, би бинийгээ ойлгодог байх гэдэг айгүй чухал. Одоо нэлээд олон жил амьдраад ирэхээр нотгоо ажил дээр ууртай байсан уу? Эсвэл нотгоогийн сэтгэл тавгүй байна уу? Эсвэл магадгүй одоо найзуудтайгаа нийлээд нэг аяг одоо 100 г вина уудсан байна үгүй байна гэдгийг зүгээр хараад л мэдэрдэг болчдөг. Би ч гэсэн бас нөхрийгээ ер нь за манер ажилдаа хядарсан байна уу, саяны хилдэг шинж тэмдгүүдийг зүгээр хараад мэдэрсэн байдаг. Тэгэхээр ингэж нэгдэж нэг хүн болж чадна гэдэг бол их чухал зүйл л дээ. Чухал зүйл. Маш чухал зүйл. Тэгэхээр хүмүүс хамгийн гол нь өөрхийн гэр бүлийн хүүхэд байна уу, нөхөр байна уу, хэн байна уу? Ерөөс үнэнээ хэлдэггүй. Гол тэр нөгөө нэг харилцааны доголдол гарах гол чухал зүйл. Би эндээ илэн таланг үнэнээ хэлдэг гэсэн үг шүү дээ. Тий. Одоо би яах гэж байгаагаа хэлэхгүй, ажил дээр шин сэтгэлээсээ ярилцдаггүй л гэсэн үг юм да. Ерөөсөө ойлголцохгүй. Зүгээр тэр гэрт ороод нэг унтдаг, иддэг, хуцаа сольдог, тийм эргэлдэггүй болж болгодог байхгүй. Гэр бүл гэдэг чи яах вэ гэхээр тогтмол нэг цагт одоо хамтдаа хоолдог. Тогтмол нэг цагт бие бинийгээ сонсдог, ярилцдаг. Тогтмол бүр нэг өдөр одоо хамтдаа гараад салхинд гардаг. Тогтмол нэг өдөр уламжлал ёсоор одоо өөрөөсөө доош дүүнрээ хүлээж аваад тэнцээ чин заавал хүлээж авах гэхээр арих байх албагүй шүү дээ. Сайхан гарын борцтой цай идэг ч юм уу, банштай цай идэг ч юм маш энгийн хэлбэрээр тийм эрхэмсэг нандин зүйлийг бий болгодог байх ёстой гэж би боддгийг. Тэгэд одоо яах вэ гэхээр хүмүүс мэдээч ажилдаа завгүй гэдэл ерөөсө нэг л их ажил хийсэн хүн одоо улс орон өөргөө л хүчих гээд байгаа юм шиг, тэр ажил таньгүй бол нурчих гээд байгаа юм шиг хамаг юм ажилдаа зориулдаг. Тийм ажилдаа зориулах нь нэгдүгээр чухал. Хоёрдугаар чухал гэр бүлдээ зориулах чухал. Хичнээн завгүй байлаач та гэр бүлдээ заавал зориулдаг байх хэрэгтэй. Тийм ажлаасаа гараад шал өөр зүйл хийсээд одоо баац ингээд газар хэсдэг ч юм уу, эсвэл нууц амар руугаа явчихдаг юм хүмүүс өндөө шүү дээ. Яг нууцгүй хэлэх тийм ээ. Тийм л ахaltaа. Одоо
бодвол тэгдэл ахтай энэ тэгэд би бас энэ хитрхийн энэ олон гэр бүл салтаас болоод тэр нууц амар гарсан болов гэж боддгийг шүү дээ. Яагаад тэгэхээр өөртөө байхгүй хайр одоо хайр халамж ямар нэг юм ирээд тэр өөр хүнээс ирээд байгаа юм биш үү. Тэрнээс өөртөө байгаа хайр халамж бүх зүйл байгаа бол яагаад өөрлөө явна гэж. Гэр бүл салсны дараа өөр харилцаанд орохоос гадна гэр бүл салаагүй байхад гэрэлтэй цуцлуулаагүй гэр бүл салаагүй мөртлөө эхнэр нөхрөө нөхөр нэхнэрээ араар нь тавих юм үзэгдэл ер нь ганц Монголд гэхгүй дэлхийд даяар түгээмэл байдаг л та тий. Хүний энэ хүн төрөлхтний гаргадаг хамгийн гэр бүлийн харилцаан дээр гаргадаг амьдралдаа гаргадаг хамгийн нэг тийм том алдаа ч гэх юм уу. За зарим талаас баг алдаа гэж хэлэхэд бас зарим хүмүүс алдаа гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ бол амьдралд байх ёстой. Нууц амрыг бол байх ёстой үзэгдлэж хүлээн зөвшөөрдөг байх жишээтэй. Тэгээд гэр бүлээ доктортой байлгах, амьдралын андаа үнэнч явах гэдэг бол уг нэг чухал зүйл юм шиг санагддаг юм. Тэгээд одоо өчтөрхөн манай мундаг Намжил агш маань гэр бүл судлалын одоо Монголд номер 1 байгаа сайенс доктор Намжил агш маань байна. Тэгээ бас манай PhD доктор манай танхимын эрхлэгч Оюурдын агш байна. Тэгээ байгаль агш байна. Нантан цэцэг агш маань байна. Мигмар сүрэн агш маань байна. Ариуна гэж Солонгос агш маань байна. Ингээл мундаг агш нартай би хамт ажилладаг. Энэ хамт олон дотор ороод бас 2 жил гаруй болж байна. Тэгэхээр манай гэр бүлийн танхимын хүмүүс бол багш нар бол маш олон одоо 18 аймаг 3 хот яваагүй сум дүүрэг хот аймаг очоогүй албан газар гэж байхгүй. Тэнд гэр бүлийн боловсрал, гэр бүлийн соёл, гэр бүлийн одоо заншил, гэр бүлд юу их үн хүндтэй, гэр бүлийн юунд доголдолтой. Жишээлбэл одоо энэ жил гэхэд бид нэр сая магистрийн үрдсэн хамгаалтанд сууж байгаа 30 гаруй хүмүүс гэр бүл судлалаар магистр хамгаалах гэж суралцж байна. Тэгэхээр ихэнх хүмүүс одоо тэрний бараг 2-3 нь өөрсдөө гэр бүлээ одоо ойлгодгүй үндсэн зарчмын багсаг мэдэрдэг ч гэдэг юм уу. Ер нь гэр бүл гэдэг юм их чухал юм байна. Амьдралд маань хэрэгтэй юм байна гэд сурж байгаа хүн ч байна. Ажил нь үнэхээр магистр хамгаалах чиглэлтэй нийгмийн ажлын хүн бол гэр бүлээр магистрт сурж байна. Тэгэхээр энэ янз бүрийн байдлаас зарим нь бол баргалж өөрийнх нь гэр бүлийг одоо сайн сайхан амьдруулахын тулд ер нь надаа би гэр бүлийн магистраар сурах гэсэн сонирхолтой үнж байх шиг байна. Тэгэхээр бүр эрэгтэй хүмүүс хүртэл сурж шít. Өнөөдөр хилийн цэргийн дотоодын цэргийн 50 гаруй насны Баатар гээд 55 таг илүү байлаа 52 таг илүү. Тим хүн өнөөдөр гэр бүлээр магистр хамгаалах гэж сурж шít. Тэгвэл өнөөдөр гудамжинд явж байгаа 36 настай 2-3 ихнэрээсээ салцсан ч үгүй тэр хүн өнөөдөр гэр бүлийн талаар ямар ч ойлголтгүй явж шít. Тэгвэл шинжлэх ухаан талаас яадгүй гэхээр ерөөсөө манай гэр бүлийн танхимын хүмүүс өнөөдөр хүртэл бид нар дугуй ширээн дээр яриа сууж ийлээ л да. Одоо сайхан өчтөр тэр нөгөө нэг зургатар бас нэг аливаа юм чинь надад саар муу сайхан муухай хоёр талтай байдаг. Хоёр талтай идэг. Тэгэхээр энэ чинээс юу ч хэлэх гээд байна гэхээр одоо гэр бүл судлалын танхимын хүмүүс бол яг шинжлэх ухаан талаас нь гэр бүл юун дээр үн цэнэ үүдгийг, юун дээр үүрэг хариуцлага нь үүдгийг, юун дээр ирээдүйн үүдгийг, юун дээр одоо хамтдаа зүтгэх хэвээр, юун дээр би нэг ойлгох хэвээр ингээл шинжлэх ухааны мэдлэгээр дараалалаараа явчихж байгаа юм л да. Би бол тэрхээ яг гэр бүлийн танхимд нь хамрагддаг нийгмийн багшийнхаа хувьд хувь хүний одоо гаргах соёл юу юм? Хувь хүний гаргах харилцаа юу юм? Хувь хүний гүйцэтгэх үүрэг юу юм? Жишээлбэл өчтөр гэр бүлийн өдөр зориулаад Отгон тэнгэртэй манай сургуулийн хамтарч ирсэн гэр бүлийн одоо хуралд оюутны гэр бүлд гүйцэтгэх үүрэг тэр дотроо үгийн бичих. Харамсалтай нь миний шүд өгдөд өчтөр би илтгэлээ тавьж чадаагүй л дээ. Тэр илтгэлийн гол зүйл маань юу вэ гэхээр нийгмийн ухааны бүх хичээлд сууж ах явцдаа хувь хүн өөрийгөө ургийн бичиг бичснээрээ аав ээжигээ хүндэтгэх, ахс ихсээ хүндэтгэх, тэр удмаа хүндэтгэх тэр зүйлийг тэр 18 19 та оюутан гаргаж ирснээрээ тэр 65 та өвөгийн хийгээгүй зүйлийг хийсэн. Тэр 45 та ээжийнхээ хийгээгүй зүйлийг хийсэн. Тэр магадгүй одоо
өндөр гэхээ 90 настай хийгээгүй зүйлийг өнөөдөр нийгмийн ухааны энэ хичээл дээр хийж гаргаж ирнэ гэдэг бол одоо маш чухал зүйл. Тэгээ тэрний гол энэ оюутны гэр бүлдээ оруулж байгаа үүрэг нь энэ юм а гэдэг талаар би илтгэл тавих хэрэгтэй байсан. Тэгээ харамсалтай нь миний шүд өвдөд тэр илтгэлийг тавьж чадаагүй. Тий өнөөдөр харин арай гайгүй болоод би нэвтрүүлэхдээ бас чадъя ирээ сууж. Тий. За бас багшийн маань эрүүл мэндийн шалтгааныг сонсогч нар манай ойлгох гэж бодож байна тийм ээ. Одоо ч бас эрүүл мэндийн шалтгаантай сууж байгаа шүү. За тэгэхээр гэр бүлээр радио маргааш буюу 5 сарын 15 дэлхийн гэр бүлийн жил болгон тэмдэглэдэг дэлхийн гэр бүлийн өдөр гэж дэлхийд даяар өргөн тэмдэглэдэг ийм тэмдэглэлт өдөр байдаг. Энэ өдрийг ухтаад амьдралын хандаа үнэнч вэ гэсэн ийм уриандор энэ өдрийг манай радио тэмдэглэж байгаа. Тэгээд энэ маргааш болох энэ өдрийг ухтаад отгоо өгч хоёр бас өнөөдөр хүүхдийн хүмүүжлээ үндсэн сэдвэрээ ярихаас илүүтэй амьдралын хандаа үнэнч байх тийм гэр бүлийн үн цэнийн талаар ярьж байгаа. Тэгээд сонсогчдаа бидэнтэй санал бодол үзэл бодлоо 46 10 45 буюу 46 104 5 гэсэн утас руу яг одоо эфирийн утас руу залгаад хуваалцж болно. Энэ бол цахилгаан холбооны энгийн тарифтай утас учраас бас 3-4 минутын турш ярих боломжтой. Тэгэхээр альва ёс гэдэг бол бүр эртээр үеэс уламжлагжиж ирсэн үе үедээ байдаг байхгүй. Тэг хүндэтгэх ёс гэдэг нь одоо жишээ нь айлын эзэгтэй талд ихнэр нь гардаг ч юм уу, нөхрийн талд эзэгтэй нь гардаг ч юм уу, аавынхаа малгайг маш хүндэтгдэг. Тэг одоо нэг үг байдаг шүү дээ. Жишээлбэл Монголын нууц тавчанд юу гэж утсан байдгүй гэхээр тос шиг сэтгэлийг нь царцааж сүүр шиг санааг нь ээдүүлв гэж бичсэн байдаг. Энэ үгний чинь цаана ямар логик, ямар утга яваад байна вэ гэхээр тос шиг сэтгэлийг нь зарцааж гэхээр тос чинь одоо чинь боорцог ч юм уу эсвэл шар тос ч юм уу цагаан тос сайлуудад тавьчих тодорхой хугацааны дараа зарцдаг шүү дээ. Тэгэхээр хүний сэтгэл хүртэл тийм байдаг байхгүй. Тэгэхээр үгээр цохохоор сүхээр цох үгийн шарх идэгдгүү мэсний шарх идэгдэг гэл ам алдал барьж болдгоо акт татлал барьж болдог гэл янз янзын үгнүүдийг ингээ хилээлэвэл цаад утгыг ингээ ойлгох юм бол үнэхээр их гүнзгий утгатай л да. Тэгээд би одооний хүүхдүүдэд хэлтий хайраа л гэдэг юм. Гэхдээ тийм ариун нандин хоёр хүн хайрлах хайр сэтгэлийг олны дунд, атуусан дунд, нийтийн дунд, үзүрийн дунд, хичээлийн дунд тэгж одоо зарлах ямар хэрэгтэй юм бэ? Тэр ариун нандин хайр гэдэг бол хоёр хүн бие биенийг яг тухайн цаг мөчид хүн бие биенийг хараад хайрлал тэр хайраа хэлмээр юм шиг надад санагдаад байна. Би бол яг гэр бүлийг гүнзгий судалдаггүй л дээ. Гэхдээ хүнийг судалтын хувьд гэр бүлд хувь хүний гүйцэтгэх үүргийн талаар бол би нэлээд сайн дэлгэрэнгүй судалгаандаа хийж байгаа учраас би айгүй сайн ярьж мэднэ. Манай мундаг оюутан багш, намжил багш, бусад багш нар маань бол одоо маш сайн ярина л да. Тэгээд альва зүйл гэдэг чинь бол ерөөсө эцэг утас орж ирж байна үгүй юу? За тэгээ сонсогч аав. За. Тасарчлаа. За одоо дахиад холбогдоорой. Тэгэхээр эцэг ихтэй асралтай, эми эвтэр, эв найртай, ах нь илгэсэг, дүүн бишрэлтэй байх гэл айл гэрийн тийм 5 ёс үйт юм байна л да. Уламжлалт дахиад хэлье. Эцэг ихтэй асралтай, эм эвтэр гэж байгаа байхгүй. Эм эвтэр, эмхтэй хүмүүстэйг эвтэр гэж байгаа ш. Тэгээ эв найртай, ах илгэсэг, дүү бишрэлтэй. Тэр нүүн хэдийгээр ингээд эр зоргийг эрэгтэй хүн хийдэг чинь тэр актер зүс зоригтой ирж үчин заримдаа тийм нэг уян зүйл налархаа эмэгтэй хүний өмнө уян. Тэгэхээр эмэгтэй хүний ухаан гэдэг чинь эмэгтэй хүмүүсийг болохоор өсөн урт ухаан богино гэж яриад идэг шүү дээ. Би бол тэрний эсрэг байдаг. Эмэгтэй хүн өсөн уртчиж болно, богиночж болно. Эмэгтэй хүн гэдэг чинь амар тийм нарийн юм торгон одоо хумсны толой 1.1 м ургадаг бол айгүй нарийн мэдрэмжтэй байдаг. Айгүй нарийн мэдрэмжтэй. Ямар ч зүс царайны эмэгтэй, ямар ч насны, ямар ч боловсралтай эмэгтэй л хүн болоо байглаас заяатсан бол заавал нэг нандин мэдрэмж өгдөг. Тэр натаа санал нийлэх баха. Бүх айлын эрэгтэй хүний нэрээр нь ороод тэгээ эмэгтэй хүний ухаанаар нь тэр айл байж идэг байхгүй. Одоо жишээ нь өчигдөрхөн би нэг уржигдөрхөн би нэг сургалтанд баг зэрэг
сонирхолтой байж магадгүй гэдэг нэг хувь хүний хөгжлийн сургалтанд суулаа л да. Тэн дээр 63 настай хүн цэргийн байгууллагад ажиллаж байгаа тэтгэврт гараад бараг 20 жил болж байгаа хүн гэж. За. Тэгээд нэг найздаа санал болгочлээ тэр хүн. Тэгсэн чинь уул наа чин сайхан юм бэ нөхшөө. Би умаар л юм. Гэхдээ надад ихнэр маань тэтгэврээ авахар 20,000 төгрөг өгдөг. Би тэр 20,000 төгрөгөөр 2 өдөр галзууртлаа харигддаг. Тэгэл миний лимит дуусаа. Бусад бүх зүйлийг ихнэр мэддэг. Тэгээд тэр ах юу ч хэлсэн гэж айгүй өрөвдөлтөө. Энд дандаа хүүхнүүд сууж ах шиг байна. Та нар битгий 90 нөхрөө тийм өрөвдөлтөй карманда багтааж явал та. Насаараа ажилтсан мөнгөний тэтгэврийн чи 40% нь аваад 60% хүрээхэн карманд хийлдэ гэд гуйж байгаа байхгүй. Тэгээ энэс би юу бодож байгаа юм гэхээр ингээ бодоодсэн чинь би одоо өөрийнхөө хамаатны бодчих. За. Манай ах эхнэрийн гарт багтаж амьдардаг төрөв чинь эхнэр нь бүх залгийг хураад авчдаг. Миний таньдаг хүнийх бас тэгдэг. Манай багш их бас тэгдэг. Гэл ингээд л гэр бүлийн ингээ бодоод би тэр хүний хэлсэн дээр бүх хамаатнуудаа бодлоо. Бүх таньдаг хүнээ бодлоо. Бүх эргэн тойрныхоо үнийг бодлоо. Нэрэ бодоодсэн чинь тэр эхнэр цалин авчраа өчтдөг гинэ. Тэг эхнэр тэр саат хоолтой байлгах, хэнийг төлбөрийн төлөх, хэнийг нь хувцаслах, хэнийг нь одоо эрүүл мэндийн зарцуулах, гэртээ юу авах бүх зүйлийн тэр нарийн мэдрэмжийг эмэгтэй хүн хийдэг юм бэ. Чин танахны хувьд яадаг вэ? Аав ээжэрсэн тусдаа. Мэдээж тусдаа орчлогтой. Тий. Гэхдээ мэдээж тэндээсээ хувааж зарцуулаад зарцуулж хоол унд бүх юмаа тэгэл хувааж зарцуулаад. Тийм манай гэр бүл ч гэсэн яг хувааж. Манай хувьд нуус хүлгээд аав маань илүү болдго юм аа. Хуваараа ажилтдаг болохоор ээж маань төсвийн байгууллагад ажилтдаг болохоор. Аха. Тэгэхээр аав чи илүү олдог ч гэсэн аав чи илүү зарцуулах эрхгүй. Аав ээж чи илүү хоёул адил зарцуулах хэрэгтэй байна. Зүгээр миний ажигласан бол аав маань зарцуулж байгаа зүйл айгүй тийм ухаалгаар ээжтэй ярилцдаг. За ийм зүйл тэдийг зарцуулж байгаа шүү те. Одоо ингээд энэ зунлахад цуслангийн байшин гэж барьж байгаа шүү. Энд тэдэн цаас орж ийн шүү. Зүгээр би аавыг ажиглаад байхад аав маань тийм ээжийг их хүндэтгсэн санхүүгийн тал дээр би илүү олдог гэж өөрөө тэгж илүү өрн таран хийсэн юм шиг. Жишээ нь манай аав нэг бахарх баан зүйл нарх ерөөс амсдаг л. Мундаг байна. Нарх пи хүртэл уудгүй тийм үү. Тэгээд ер нь ажиглаад байхад ээжтэй ингээ бүх юм дээр айгүй ярилцж байгаа харагддаг юм. Тэг ингээ ярихаар жив дээр гэр бүл айгүй ижилхэн байгаа байхгүй. Яг саяны хэлсэн шиг манай нөхөр тэгээд ийм бат тогтвортой ийм хайны жилдээ өмнө чи ийм гэр бүлүүд байхад бас ийм биш гэр бүлүүд их олон байх юм Монгол. Ялангуяа залуу гэр бүлүүд дээр те. Та түрүүн хэлсэн шүү дээ. Наана ингээл айгүй янаг ингээл тэрвэрлдэл хайраа гэл олны нүдэн дээр хүмүүс баг атаархмаар үеийнхэн залуучууд хараад атаархмаар хайраа гэл ингээл тэрвэрлдэж үнсэлцэл яваад байдаг. Тэгэл нэг сарын дараа юм уу жилийн дараа салцдаг байх жишээ те. Эсвэл ерөөсөө ард дуран тавьдаг. Үнэн ч үеч чаддгүй. Тэгээд ер нь хүний ажилдаа амжилт гарах, зүс царайндаа өнгөтэй байх, хүмүүстэй ийдэг байх нь хажуудлын ханаас их шалтгаалдаг шээ. Одоо надад санал нийлэх байхаа. Айгу гоё охтууд 10 жилд байжсэн аа. Одоо ингээ харахаар нэг гунтцсан, ядарсан, зовдсон байждаг. Энэ маань одоо яасан юм бала ингэж явах охин биш дээ гэд эргүүлээд ингээд гэр бүлийн судлахаар яг гэр бүлийн саяны үржээ илтгэр архиудаг, тамиг татдаг, ажилгүй, матгүй зододдог хаяа. Дарамталдаг. Үгээр одоо булдаг. Тийм байт юм байна л да. Тэгэд сая өнгөрсөн 7 хоногт би 23 жил уулзаагүй ангийнхаа хүүхдүүдтэй уулзсан. Нэг нь бүр ингээд таяганд орцсон. Нэг нь одоо бүр хөдөө мал 20 жил малж байгаад сая хүүхдүүдэд хахад хотод орж ирсэн гэдэг. Би бол хараад таниад байгаа байхгүй. Бүр бүтэн нэрийг хэлж байгаа байхгүй. Би бол чи бол тэр хоёр байна. Хоёлаа цог авчихсан. Тэг би хар шил зүүцсэн. Тэг би тэр байна гэсэн намайг таньдгүй. Тэг би ингээд шилээ аваад би тэр байна гэсэн. Өө нэр нүд нь мөн байна шүү дээ. Яг мөн. Нэрээ харсан чи яг мөн байна гэх. Тэгээд бид нар 3 цагаар уулзч ярилцсан. Тэгээд энэ бүх хугацаанд өстой нэг өнөөдөр ярилцах сэдвийг жинхэнэ ярьлаа да. Миний гэр бүл тийм байна, чиний гэр бүл тийм байна, найзынхын гэр бүл тийм байна гэж өстой жинхэнэ гэр бүл ярьлаа тэгээд. Тэгэхэд хэдийгээр 10 жил байхдаа параллел ангийн 3 охин бие биентэйгээ
тийм дотн биш ч гэсэн би бинийгээ мэддэг. Найзалдаг. За учиргүй найз биш ч гэсэн учиргүй тийм. Одоо хол хөндөй биш, дотнч биш тийм найзууд байлаа. За. Тэгэд өчигдөр Хоёлаа сонсогч яа За, үед. тэгээ. За тэгээ. Байна холбогдсон байна. Орон. За орон. Намайг юм бод гэдэг юм аа. За. Сайн Би байна. хувийн амьдралаас хаваад бас би дуудаагүй за 3 жил болчихсон санагдав. Аа. Гэхдээ би өөрөө орой хожуу хувийн амьдралаас хаваад болохоор энэ маш хаш холбогдсон юм. Миний анхны хань дэвтэй. Тэгээс энэ тал дээр юу ч бодсон вэ гэхээр олон найз нөхөд ах их хамт ажилладаг ах ихтэй хүмүүсийн хатаар байгаа тийм. Тэр хүмүүсийн яриа байдлыг хатаараа бүр гэсэн хатаар байгаа юм бол юу болчих юм бэ? Хаширтай зүрхтэй болчих юм байна. Тэрээс их бүлөөсөн бодвол За. зүгээр хуурам мэдлэгийн талаар гэвэл би хэвтэйг суухаас өмнө бол би гэр бүлтэй болсон бол би ямар ч зүйлийг харахгүй юу санахгүй гэж бодож үүсээ амлаж байсан та. Энэ маш хэцүү юм гэлээ. Яг бодит амьдрал дээр хэцүү тийм ээ. Амьдрал дээр үүсэх юм. Би адилхан хэрэгтэй өнөв наадах чи яг ойлгоод байна. Тий. Одоо жишээлбэл яг ингээд бид чад үнкэрийн сайхан бид үнкэрийн царай зүстэй гоол үнкэрийн зүг зөвхөмжтэй хувцсан тод өнгийн хувцсан тийм ингээд явж хаад нүдэнд ингээд кадрт ороод ирэх юм бол энэ дээр ядаж нэг 3 секунд багтчих л байгаа байхгүй. Яг үнэ. Өсөлт тэр өгөмсгч гэдэг талаас бас тодорхой хэмжээний бас чинь гоо сайхныг анзаарсан гэсэн бас өгнө нэг ч юм. Мэдрэмж тийм ээ. Аа. Гэхдээ энийг ягаад ихнээсээ хамгийн гол нь манай гэр бүлийн давуу юм юу гэхээр аюул сан ялцдаг байхгүй. Аа. Энэ бол аюул чухал гэж би ойлгосон. Яг зөв аа. Хоорондоо илэн дадангүй байтай. Одоо сексийн талтай, харилцааны талтай, характерын талтай тэр юм хоёр гэр бүлийнхээ хадмуудын талаас ч тийм ээ. Ийм асуудал ийм байна, тийм байна гэж хамгийн их чухал зүйл болсон боловч би ойлгохгүй. Хүмүүс энэ маш сайн дэмжлээс одоо бидний хувьд бол асуулт аваагүй байна. Тэгээд түүнээс хойш нэгтэйгээ сууснаас хойш би өмнөх амлалтын дээр юу гэж бодлоо. За өөдөөс ихтэй явж байгаа ч ганцаар явж. Өөдөөс сайхан үг хийж миний босч хамаагүй би харьяа. Гэхдээ зөрөөд өнгөсний дараа ингэж харахгүй байх баяа гэдэг батар би өөртөө амт хийж байгаа. Яг зөв эргэж хардаг бол тэр чи одоо нэг бас нэг тэр зүйл санаад явж байгаа. жоохон бусармаг тал руу гол болоо явж штэ. Тэг эхнэрээ дагуулж явж байгаад өөр эмхтэй хонос эргэж харна. Бүр их мэдрэмжтэй. Тийм зүйлийг ажиллаагүй анзаараагүй юм шиг мөртлөө тэр зүйлийг нөхцөлсөн хөдөлгөөн хаа үгүй маш сайн мэдээж байгаа. Тийм учраас тэрийг сайн залж сурахтаа болно шүү дээ. Хамгийн гол нь тэр зүйлээр хийх өгөхгүй байхын тулд өөрийгөө зориулж юм бол гэж боддог. Нөгөө талаар Данаас өчигдөр нэгтэй экспириенсний сайхан нэг гоё яваад ингээд ярьдаг. Миний хувьд бодолтой юу гэж боддог. Эхнэр маань магадгүй гондохон явах үе байж болно. Үүнтэй гаргаад тэр онтойгоо зурлаад өөрийгөө ч мартахгүй гад болно. За тийм. Тийм үед тэр эхнэр маань өөр эхнэрээс гондохон хангаж байгаа бол тэр бас миний хариуцлага байх хэрэгтэй байна. Яг зөв. Ягаад би тэр хүнийг ачиж чадахгүй байгаа юм бэ? Ягаад би тэр хүнийг тэсгэх санааг халамж анхаарал тавихгүй байгаа юм тийм. Би хангаж чадахгүй байгаа юм бэ? Энэ миний хариуцлага байх хэрэгтэй байна. Яг зөв. Энэ гэдэг би өөрийгөө бас давхар би өөрийгөө гурах ёстой шүү гэж боддог юм. Мэдээж энэ өөрөө ачаад байх тал дээр бол анхаарал тавих ёстой гэдэг. Энэ талаас бол би бол энийг энэ зүйлүүдийг андаад энэ зүйлүүдийг хийх зорилготой би энийг бол өөрийгөө сайн хүн учраас юм уу хүнслээс ойдон учраас боддог. Гол шалтгаан нь би ихнээсээ хайртай хүн юм аа гэж би ойлгосон. Би учраас энэ зүйлүүдээр би мэдрэмтгий их энэ зүйлүүдийг сайн ажиллах юм болов гэж ойлгож байгаа. Хамгийн гол бидний хүч бол өөрийн биетэй хайртай байхын тулд энэ бүхнийг анзаараад энэ бүхнийг өөрсдөн дээрээ ганц тавиад басаад энэ бүхнийг зөв хийх нь эргүүлэх тийм боломжууд бол маш хангалттай байдаг юм байна гэдэг нь анаас би гарсан хооронд хувийн төлөвлөлтөд би өөрөө аягүй амьдрал үүсэн бодсон үгүй юм билээ. Яг хувийн төлөвлөлтөд ингээд маш их сурахаар юм одоо үргэлжил суралцж байгаа цаг үргэлж. Миний хайр нэг сайн үнэтэй гэхдээ хоёрын хоёулын бодлоо талбартай хамгийн
гол нь хоёр бас би нэг ихсэн сэтгэл байгаа учраас энэ бүхийг засаж авах сайн сайхан амьдрах хүч бүтээд гаргах уу гэж найдаж байна. Уцаа битээ тавиар би ганцхан зүйл хэлээ. Та хоёр бие биенийхээ хамгийн сайн сайхан чанаруудыг дандаа өнгөлж явж байгаарай. Тийм байвал таярт үл ойлголцох юм баг гарна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бие бинийгээ үргэлж дэмжиж явж байгаарай. Гуравдугаарт та анх ямар гоё ихнэр авсан, та ямар анх гоё залуудаас уусан. Яг тэр хിവэр нь хадгалж яваарэ гэж хэлмээр. За тэгээд танаа гэр бүл дулмыг хад жаргалыг хүсээрэй. Баярлалаа. За баярлалаа. Сайхан гэр бүл өн тийм ээ. Энэ залуу ухаантай, ухамсартай, өөрийгөө бие хянах чадвартай, хамгийн гол нь ихнэртэй хайртай байна гэж ойлголоо. Тэгээд яг энэ залуу шиг ингээд өдөөс нэг одоо тод хувцастай ч юм уу гоё хүүхэн ороод ирэхэд тэрэн дээр нэг 5 секунд харцаа. Эмэгтэй хүнээс гадна эмэгтэй хүнд ч бас тийм юм байх шүү дээ. Хүн юм чинь тийм ээ. Тэгээ тэрийг хамгийн гол нь хилдэггүй байхгүй. Энэ залуугийн хувьд бол хилцсэн байж шүү дээ. Би бол харнаа гэхдээ би эргэж харахгүй гэд хилцсэн биш. Харж бол магадгүй ганцаар явжаа тохиолдолд магадгүй төсвөр алдаад эргэж харж болно. Гол нь бидний нэвтрүүлгээрээ уриалах гэдэг зүйл бол тэр харсан зүйлээ тийм шунал тачаал тийм хуйл тачаал тийм гэр бүлээс гадуурх бод тийм аратналаг харилцаа, адгууслаг харилцаа битгий болгооч гэдэг асуудал. Зүгээр гоо сайхны мэдрэмжийг авч олно ш тэрнээс ирч хүч авч олно. Тийм Монгол эрчүүд бидэнд нэгэн тал аваад суусан ханилсан бол үр хөвгтэй төрүүлээд ингээд аваад танилаад суусан бол саяын залуу шиг юм бие өдрөдөх чадвар тий. Сайн залуу. Толгоон зүрхээ, тархин зүрхээ өдрөдөх юм чадвар ноён нор үер хүний юм ноён нор Монгол эрчүүдэд байгаасаа л гэж манай радиогийн хамт олон бүгдээрээ бодож явдаг. Тийм учраас бид гэр бүлээр радио гэсэн энэ нэгэн дээвүүд дор бас тодорхой шалгуурыг хангасан уран бүтээлч ингэж цуглаад таны соногт өдөр болгон хүрдэг эдгээр уран бүтээлүүдийг тойрогдох юм шиг үгийг хэлмээр байна. Тэгээд амьдралын андаа үнэн ч бай гэр бүлээс гадуур харилцааг төвчий зайлсхийдэг бай гэдэг энэ үгийг дахин хэлмээр байна. Тэгээд би бас л нөгөө харилцаа руу орох гэдэг юм л да. Одоо жишээ нь аав ээжийг те ээж аавыг дандаа таа гэж дууддаг гэсэн. Намайг өсөх наснд. Одоо манай ээж маань бас байгаа учраас одоо миний эгчийн хүүхдүүд одоо өөрөөр хэлбэл манай эмээгийн ачнар гэсэн үг шүү дээ. Ээж нь өвөөгийн эмээний өвөөг нь ингэдэг байсан юм а гэд одоо дандаа найз залуучууд одоо чинь 23-тай 24-тэй гээд зарим нь гэрэлтсэн зарим нь хүүхдтэй болцсон 27 8-тай гэж шүү дээ. Дандаа таа гэж дууддаг. Нөхрийг найз залууга суусан одоо хүүхд гаргасан хүнийг дандаа таа гэж манай гэр бүл дууддаг байхгүй. Тэгэхээр үеийнх нь хүүхдүүд юу гэдэг вэ гэхээр ямар солиот ямар солонгосыг дуурайж байгаа шиг хаа гэдэгт яа. Солонгосыг дуурайх биш Монголын эртний уламжлалт. Монголын эртний уламжлалт. Энэ уламжлалт чинь зүгээр нэг тийм солиотой зүйл биш. Цаана их утга учир хүндлэл гэр бүлийн бат тогтвортой. Тэг нэгэнт таа гэлцсэн чинь та яагаад энийг хийгээгүй та яагаад өнөөдөр цамцаа энэ өөр газар тавьчваа гэхээр хүн өнөөдөр бодно шүү дээ. Эн чин намайг та цайгаа та хоолоо ид гэхэр чинь эн чин намайг та гэж хүндэлж байгаа юм чинь би энийг хайрлах хэвээр нэг уруул тэнд явагдаад байгаа байхгүй. Тэгтэл одоо үеийнх нь нөгөө 23-тай 24-тэй хүмүүс тэгдэг гэж байгаа. Утгыг чинь намайг найз залууга та гэхэр тэгээд энэ юу хүү гэхээр надаас асуудаг байхгүй. Үгүй энэ бол манай гэрт уламжилж ирсэн. Манай гэр байтхан Монголд уламжилж ирсэн зүйл. Хин юу гэж хэлэх нь хамаахгүй. Тэгэд та гэд ханд чи нэг ч удаа чи гэж дуудаж үзээгүй чинь миний одоо хичээх хүүхдээ л та. Найз залууга хизээч чи гэж тэр хоёр одоо 6 жил үерх чинь. Дандаа таа гэж дууддаг. Дандаа таа гэж дууддаг. Одоо энэ жил нэг гэр бүл албаас бол болоогүй гэдэг нь шүү дээ. Болоогүй хэрнээ. Одоо энэ жил гэр бүл болж байгаа. Тэгээд монголчуудын тэр хүндлэх ёсны гол чиглэл нь тэр гал голомтонд юу байдгүй гэхээр 4 гол зүйл байдаг юм шинжлэх ухааны талаас юу байдгүй гэхээр гал голомтоо хүндлэх ёс. Гэрийн дотор баримтлах дэг журам, эрхэмлэх ёс гэд хоёр дахь нь. Гурав дахь нь харилцааны хүндлэх ёс. Дөрөв дахь нь цээрлэн хүнддэх ёс гэж. Тэгэхээр одоо гэрийн эзэн байхгүй ч гэсэн гэрийн эзний аяганд ингээд цайг хоол цайныхаа дээжиг хийгээд тавьдаг боломжтой. Түүнийг нь гэрийн эзэн хэрвээ тэр ороодоо мал ахуудаа яваад хоноо үнжүү яав тэгвэл том хүүхэд нийдэг ч юм эсвэл гэрийн эзэнд угаасаа тавьсан юм чинь тэр байх хэвээр. Тэгвэл одоо ингээд би зарим айлд ингээд ороод харахаар нөхөр нь хажууд нь сууж хат найзтай ихлэ хоол аяглаад итгэв.
найзтай эхлээд цайгаа яглаад идэх. Тэгээ би гайхаад хэлдэг байхгүй. Тэр утга чи залуу хүн байж яасан сони юм ярьд ингээ номог тэгддэг байхгүй. Гэтэл би чи өнөөдөр 90 гарсан ээжтэйгээ амьдарч байгаа шүү дээ. Амьдрал гэдэг чи өөрөө хатуу шүү дээ. Миний аав намайг 10 настай хат нас орсон. Ээжээс хойш ааваас хойш ээж маань өнөөдөр одоо 34-5 жил амьдарч байна. Эрүүл саруул бид нартай. Тэгэд бид нар ээж биднэрт маш их зүйлийг одоо ч гэсэн хэлдэг. Одоо ч гэсэн надад отгоо чи одоо нөхрийгөө ингэж хүндлэх гэсэн. Нэрээ энэ ташрамт хэлэхэд би зүгээр ханийхаа нэрийг хэлэхгүйгээр би бас хандаа баярлж явдаг гэдгийг хэлмээрээ. Яагаад гэхээр маргааш гэр бүлийн өдөр. Тэгэхээр миний ань бол намайг ямагт дэмждэг. Миний ань бол ямагт намайг сонсдог. Тэгээд миний ань бол бас ямагт намайг нөгөө одоо хэцүү сэтгэлээр унтсан үед хурцлж өгдөг. Хурц жоохон сэтгэлийн хөдөлгөөнтэй үед дарж өгдөг. Одоо өөрөөр хэлбэл нөгөө тун тохируулдаг гэхчээр. Тэгээд миний ажлыг бас айгүй ойлгодог. Заримдаа би ороо шүн суух бол одоо бэлэн хоолж нэг тийм идээ сууж байгаараа би нэг ороо тэд хүртэл суух болж байна гэвэл за гэдэг. Зарим хүмүүс гайхдаг. Гүч дотгоч юу ч болоогүй юм шиг сууж явах юм. Гүч юу ч болоогүй юм шиг сууж ижил тэнцээс юм гарганаггүй. Би ч ихнэр хүн яг 5 цагт тарих хэвээр яг тогоо шоногтойгоо зурлах хэвээр гэлээл юу ч гарахгүй шүү дээ гараас. Яг нэг тийм сэтгүүлч та нар мэдэндээ нэг оргил үе байдаг гэсэн хийчмээр үү. За онгод орох гэж. Онгод орох гэж тий. Яг тэр өдөр бол би өөрөө өлсчээл гаднаас гараад итгийм авч ичил. Манай гэрийнхэн номог хэрвээ миний хоолыг идмээр үл хүлээчлэг. Идмээргүй л били мэджилээ. Би яг хиймээр үл уучлаараа би яг ажилламаар байна. Гээ шууд би уцаа унтраачдаг. Тэгэл би хэдэн цаг чамаагүй хайрдаг. Юу ч хэлдэггүй. Энэ л хамгийн чухал зүйл. Одоо амжилттай өөдрөг ажиллаа сайн хийх. Тэгэхээр би гэр бүл болгонд ийм байгаасаа гэж боддөг шүү дээ. Одоо өвөл бол танаа нэвтрүүлгийг дуустал 1 цаг гадаа зогсдог өөрөө мэдэндээ тий. Намайг хүлээгээд зүгээр л 1 цаг машиндаа байждаг. Тэр чинь хариул харьчих шүү дээ. Тэр чинь харихгүй байж нэг чинь бас айгүй. Би тэгээ бас би бол нөхрөөрөө бахархдаг. Яагтвэл Монгол эр хүн болгон тийм байгаасай гэж боддог. Тэгтэл зарим хүн тийм байдаггүй. Тэгэд Монгол эр хүн бол тийм нэг бод хүмүүс байдаг шүү дээ. Олон үггүй. За ерөнхийдөө нэг дугуурвал аюул жинтэй үгдэг тий. Жинтэйхэн шиг ухаантайхан шиг үгдэг. Ухаантайхаас утгаач ийста тэгжээс үү чи тэгж болохгүй шүү гэл тий. Нэг дуурахгүй л тэгэл тэнд аяг хагарж гин үү? Отгоо тэнд лүндэн буулгаж гин үү? Сууж л идэг. Эр хүн би тийм байгаасаа гэж бод. Тэгээ зарим айлд орохоор эрэгтэй хүмүүс нь жав гал нэг ихнэрийн үүрэг гүцдэг. Нөхөр нь тэнд түлээгээ хаглаагүй. Ихнэр нь түлээгээ хагалж итэл нөхөр нь энд шалаад чугааж ах жишээ нь. Уу яг тийм байж болно би ерөөс үгүйсэхгүй. Гэхдээ үг үйлдэл нь тийм байгаад үг нь бас тийм болцсон юм шиг надад санагдаад. Тэгэхээр би юу гэж боддгоо гэхээр хувь хүний ясвартгун, хувь хүний боловсрал, хувь хүний харилцааг судалтынхаа хувьд юу гэж хэлэх гэж байна гэхээр эхнэр нь эхнэр шиг нөхөр нь нөхөр шиг байхаас. Тэгээд эхнэр нь эхнэр шиг үг ярьж нөхөр нь нөхөр шиг үг яриас гэж боддгийг шүү дээ. Тийм. Таны яриад байгаа тэр нөхрөө таа гэж дууддаг, хоол хийгээд, цай хийгээд нөхөртөө төрүүлж, гэрийн эзэндээ төрүүлж аягалж өгдөг. Энэ бол зарим хүмүүсийн магадгүй зарим охид бүсгүүчүүд ярьдаг шиг тийм хинхиглэл бол биш л дээ, тийм. Бид яаж даяарчлагдаж, өөрчлөгдөж байгаа, хөвсөн өөрчлөгдөж байгаа дэлхийн ертөнцид амьдарч байгаа ч гэсэн шинэ барууны амьдралын хэв маяг бидний амьдралд өдөр тутам нэвтэрч байгаа ч гэсэн тэр тусмаа даяарчлагдж байгаа дэлхийн ертөнцид бид энэ Монгол заншил уламжил, Монгол ах уй соёл энэ үнцнийг алдах эсгүй тийм ээ. Тэгэд хүүхдэд хүртэл тэгдэг шүү дээ их л уцтаад. Яс аав ирсэн, аав тоолыг өгсөн. Нөгөө заримдаа би өдөр нөгөө найзуудтайгаа ч юм уу эсвэл ажил дээр нэг өдөр жоохон тостой хоол идсэн байл ороочод би хоол идэхгүй шүү дээ. Тэгэхэр чи хөнгөн юм идэнэ. Тэгэхэр чи яс аавын дуртай хоолыг хийж өгсөн үү гэсээр л орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр аав нь аав шиг байна гэдгэд хөвгүүд аавыгаа аяндаа хүнддэг. Тэгж хүнддэг байгаа юм чи аав бас хөвгүүдээ хүнддэг. Тэгэхээр тэр дуртар чинь тэр таа гэдэг харилцааны цаана маш олон сэжүүрээр юм байгаа. Өөрөөр хэлбэл ээж аавыг хүндэтгээд байгаа учраас хүүхдүүд дагаа хүндэтгээд байна л гэсэн үг шүү. Харин тийм шүү дээ. Тийм тэгэл одоо чинь
би бол тех гэж хичээд тийм заримдаа бол үнэндээ би 9 цагт хичээлтэй гэл гараа явчихдаг. Айл бол хагас бүтэн сайдар. Одоо яг юу идэх вэ? Хуушуур идмээр байл хуушуур нээж. Бууз идмээр байл буузыг нээж. Одоо өөр ямар хоол идэх? Гаднаас ирвэ юм авчирмал юмыг авчир. Айл болох тэр чи хагас бүтэн сайдар тэр нэг тааллаараа бийж тэр эрэхтэн хүн чинь амарсан юм чи ажиллаа сайн хийсэн юм чи цалин илүү аавна. Цалин илүү авсан юм чинь харилцаа өндөр байна. Одоо гэр бүлдээ таатаагаа юм чинь харилцаа өндөр байна. Харилцаа өндөр байгаа юм чинь уур амьсгал өндөр байна. Уур амьсгал өндөр байгаа юм чинь хүндлэл байна. Хүндлэл байгаа юм чинь хайр байна гэл ингээл нэг нь нэгээс дандаа юм дагавартай идэх байхгүй. Тий. Тэгэхээр одоо бол би зарим хүмүүсийг заримдаа ойлгохгүй шүү дээ. Хэлэхэр ном гараад идэх. Гэхдээ хэдийгээр би залуу хүн ч гэсэн намжил огшоосаа намжил огш бол одоо манай намжил огш бол их сайхан хүн шүү дээ. Ингээл зүгээр завсарлагын 10 минутанд ээж хат бид нартай ингээл за одоо отгооч идэх хэвээр заримдаа оюутны огш идэх хэвээр ч гэдэг юм уу те. Манай оюутны огш бол бас залуу хүн гэхэд мундаг хүн шүү дээ. Маш их харилцааны зөв боловсралтай, маш их өндөр мэдлэг чадвартай багш нарыгаа бол удирдах, дайчилж авч явдаг. Тэгээд бас бусдад үзүүлэх хүндлэл, бусдад үзүүлэн гэдэг чинь бол маш чухал. Тэгээд эрдэмтэд юу гэж хэлсэн байдгүй гэхээр нөгөө одоо игэл хүн бол инх амгалангийг ирдэг гэж. Игэл хүн бол олон түмэн мэдлэл золохтой дандаа насны ирэмбэр харилцдаг. Жишээлбэл Солонгос манай гэр бүлийн танхимынхан оны өмнө очиод ирснийг мэдчихэж байгаа. Тэнд бол хэдий чинээ настай энэ тэр хамгийн хаймарч суух хэрэгтэй. Хэдий чинээ настай энэ тэр хүнд хамгийн эхлээд хоолцоог өгөх хэрэгтэй. Хэдий чинээ настай энэ тэр хүнтэй хамгийн эхлээд ярих хэрэгтэй. Тэр хүндлэл бол бүр Солонгост 1 номерт явчихсан. Гэтэл манай Монгол тийм байсан шүү дээ. Эдгээр солонгосчууд бас дутхгүй сайхан уламжлалсан шүү дээ. Жишээ нь найр байлаа гэхэд нөгөө би одоо нэрийг сандаггүй нэг хурдан морины ирэлд явж байгаад нөгөө хянгаа бэр буулгаж байгаа гэл тэгэнгүүт тийм тод магна гэдэг тод магна яг үнэ тод магна дээр тэр хоёлоо илүүгээрт ороод ярий гэдэг ярьж байгаад би малгайгаа авчих уу гэт ингээд асууж иж малгайгаа авчих гэрээ эзнэс тийм нарийн хүндлэл чи Монголд байсан байхгүй. Тэр зүгээр л оронгуудаа би тэр хадууга амаар байна гэж хэлээгүй шүү дээ тэр хүн чинь. Эхлээд тэр 20 мэж байгаа хоёрт мөнгөн бөгөө өгөөд хадгаа өгөөд ёроолөө хэлээд тий. Бурхан дээр нь хадаг тавиад тэгээд за би тантай ингээ уулзмаар байна. За илүүгүрт оръё. Би илүүгүрт орсноо би малгайгаа авч болох уу гэл. Тэр чи айгүй хүндлэл байгаа байхгүй. Бас нөгөө юун дээр байдаг шүү дээ яга нөгөө бас нэг Монгол кино нөгөө одоо миний бэр дуусчлаа гэдэг чинь гард магна дээр яадгүй гэхээр уул нь тэр удвал хайртай байгаад байдаг. Тэгтэл одоо хайртай гэдгийг хэлчихвэл бүл чадалгүйг нь далимдуулсан болчихлоо да гэл имзэглээд байдаг. Хүний ирэл бараа гайхуулс хэрэг болчихлоо. Давуу тал ашигласан болчихлоо гэдэг. Тэр чинь одоо л хүүхдүүд би бол чамд хайртай. Яаж ч гэсэн нөгөө би чамд хайртай кинон дээр дэлгэр хэлдэг шүү дээ. Би чамд хайртай гэдэг үгийг тоглоомор хэлж болдго юм гэж юу. Тий, яг тэрэн шиг. Одоо бол хүүхдүүд яадгүй гэхээр одоо ард талыг хараад тэр хүндлэг гэдэг юм ерөөсөй байхгүй болчдөг болов гэж би бодоод байгаа хүндлэг гэдэг юм. Жишээлбэл надад хүртэлтийг тохиолдчихсон. За. Би чамд хайртай, би чиний хүүхдийг төрүүлээд өгцөн байхад чиний аавч хоёр намайг хүлээн зөвшөөрөх болно. Юу ч үзээгүй 16, 15 та хүүхдийг 18 та охин тэгж хэлчихсэн баг. Тэгээ нөгөө би хүүхдтэйгээ яг найз банд шиг нь байдаг, найз охин шиг нь байдаг болохоор надад ирээд ярьж байгаа байхгүй. Ээжээ юу тий? Ээжээ надад ингэж ингэнгүүт би өстө чочирч байгаа юм чи. Хэрэв би хүүтэйгээ ярьдгүй л магадгүй тэр нохоон замаар орно. Тэгээ 16 настай охины амнаас гарч байгаа 9-р 10 дугаар ангийн охин гэсэн үг шүү дээ тий. Үгүй ээ. Манай хүүхд 9-р анги тэр 11-р анги. За. Тэгээд одоо энэ айгуу дэлгэрэнгүй юм болчлоо. Тэгтээ айгуу дээ. За нэгэн тээснийх ярьчих л да. За тэгэл та манай хүү их даруухан л да. Манай баг тэгээд манай багт нэг охин сайн болж л тээ. За.
Тэгээ манай тэрийг мэдхгүй тэгэл яг та хай нэг намайг 2 билет аваа кино үзэх хэрэг би зүгээр л найз охинтойгоо кино үзэж байгаа юм ингээд аваад өгсөн чи хашир өөр юм байсан юм л та цаана. Цаад. Тэгээд тэр ингээд за яг та ер нь харилцаанд сураг яг үннийг хэлэхэд би ааваас нь нуугаа тэр хоёрыг уулзуулдаг байлаа. За яг эмэгтэй хүүхдэд хайрцаг сураг, бивэндээ бэлэг өгч сураг, кино үзэж сураг, хичээлээ давтаг гэд зүгээр би бол өөр талын ямиг мэдээж зохицуулна шүү дээ. Тэгээ ер нь харилцаан дээр эмэгтэй хүүхдэд харилцаж сураг гэд явуулжсэн чинь хит хитэн болзооны дараа ер нь хэрэг өштэй явчихгүй юу. За өнөөдөр юу ярив болзоон дээр гэл биш ороод игдэг байхгүй. Өнөөдөр ийм ярьсан гэл. За эхний нэг 2 3 болзоо бол яг хүүхдүүдийн болзоо байлаа. 4 дахь 5 дахь болзоо болоод ирсэн чинь ер нь хэрэг биштэй яриа өөрдөд явчлаа. За. Ерөөсөө шууд л баргалж одоо нөгөө яриад байгаа одоо үзэл суртлын өөр хэмжээнд аваачаад бүр одоо надад хүүхд төрүүлж өгөх юм болоо явчлаа нөгөө хүүхд нь. Тэгэнгүүт л миний нүд гурвуулжин болол энэ ч одоо ерөөсө болохоо байлаа тийм байдгүй юм ээ тийм ээ гэл. Тэгэл би хүүхдтэйгээ баг 3 сар ажилласан. 3 сар шүү тэр үгний төлөө. Тэгэхээр гэр бүл гэдэг бол аяггүй нарийн зүйл байхгүй. Гудамжаар хүүтэйгээ явлаа. Гудамжаар ахмаг насны эмэгтэйтэй дүү эрэхтэй суудсан байгаа хүнийг үзүүллээ. Тэр хоёр амьдраад 20 жилийн дараа болцсон хүнийг хүртэл үзүүллээ. Тэгсэн чи яг одоо нэг дасах гэдэг одоо манай хүү багасаах тэрийг сонирхоод бас эхэлсэн байж л дээ. Тийм учраас би хүүтэйг 3 сар ажилласан. Тэгээд одоо 20 жилийн дараа миний хүү 45 таахад наа хүн чинь 48 настай байна. Тэгэхэд чи тэрийг хараад яг өнөөдөр шиг хайрлахгүй ч гэх юм уу те. Энэ бол одоо гэр бүлийн маш дотоод асуудал яригдаа явчихлаа л да. Нарийн асуудал те. Гэтэл би бол 3 сар ажиллаад тэр охиноос хүүгээ бол татаж авсан. Юмар ч харьцаанд оруулаагүй. Одоо ухаалгаар. Магадгүй маш сайхан осууд гарах байсан юм шиг. Үгүй юу. Одоо миний хүү 3-4 жилийн дараа би саяхан сөхөд ярьж л л да. Тэгсэн чинь ээж би танд аягүй их баярлсан шүү. За. Нэрээ та надад тэгж хэлээгүй нэрээ өстө баларх байсан байл. Тэр бол миний бодож ирсэн шүү. Охин бол шууд би чиний хүүхдийг төрүүлчихье гэж хэлсэн гэдэг аа шүү дээ. Тий. Тэгэхээр ээж болгон бас над чиг хүүхдээ охиноо сонсдог байгаас магадгүй сонсдог хүүхд ажилтдаг байгаас бага би нэг үүсэхгүй. Гэхдээ надад би урдч хэлжсэн баха. Би ер нь 7 хоногт бараг 8-9 захиа авдаг гэдэг. За. Тий. Оюутнуудаас чин сэтгэлийн захиа авдаг. Тэр захианд өнөөдөр ээж нь хүүхдээ сонсохгүй, аав нь хүүгээ сонсохгүй. Тэгээд гарц байхгүй. Хэлэх ганцаардаад байгаа учраас аавдаа биш ээжтэйгээ ярилцах биш те. Найз нөхдөдөө ярих биш багш руугаа захиа өчөөд байна. Ганцаардаад ингэ гэсэн үг шүү дээ. Зовлон жаргалыг хуваалцах болтохгүй гэсэн үг шүү дээ. Магадгүй үеийнх нь найз нөхөд зовлон жаргалаа ярих гэхээр за юу сүртэй ингээд нэг мазганаад өнгөрдөг гэж тоглоом болгоод өнгөрдөг гэж болох юм те. Тэгэхээр би энэ дашрамд манай оюутнууд бас миний нэвтрүүлгээ аягүй их сонсдог гэсэн. Тэгээд энэ дашрамд надад бас чин сэтгэлээсээ надад итгэж захиа үзэж байгаа та нарт бол нууцыг чинь чандлаа хадгалнаа. Тэгээд та нарт бас баярлдаг шүү. Тэгээд саяныхаа нэгэнт би одоо ам нэг л уушиг нэг саяныхаа ярианы төгсгөлийн үр дүнгийн ганцхан өгүүлбэрээр яриа л да. Тэгээд ойр дотнд байдгийнхаа хувьд би ямар ч байсан нөгөө нэг алдаа хийхээс нь би аварсан да. Би өөрөө ч бас баярлдаг. Тий. Тэгээд олон сайн эцэг эхчүүд бас өөр хүүхдээ ингэ сонсдог байгаасай. Зөвхөн эдийн засгийн боловсролын биш. Зөвхөн идэж уух боловсролын биш. Зөвхөн амьдрах оромжийн биш. Зөвхөн хэрэглэх хэрэгцээгийн биш. Хүн болгонд дотоод нарийн сэтгэл байдгийн шүү. Дотоод нарийн бас дотор хүнтэйгээ ярих яг ойр дотныхаа аавтайгаа ээжтэйгээ ярих тийм нарийн торгон мэдрэмжийг бити алдаарай л гэж хэлмээр байдаг байхгүй. Би бол одоо залуу ээж уулна л. Тий. Тэгэхээр залуу ээжүүдийг ингээ анзаараад хараад бат.
Миний охинд үнтэй гутлаа аваад өгсөн болоо. Миний охинд үнтэй гар утсаа аваад өгсөн болоо. Миний охин хүү үнтэй төлбөрт сургуульд сурж байгаа болоо. Инээс илүү яах вэ? Инээс илүү яах вэ? Миний охин өлсөөгүй. Тэгэл нэг амьдрал нь болчих юм шиг тийм үү? Тэгэл нэг амьдрал нь болчих юм шиг. Тэрний дансанд хэдэн төгрөг хадгалцаад тэрийг нэг хүн болчихно бодоод байгаа байхгүй. Үгүй ээ. Би оюутнуудад дандаа хэлдэг. Нийгмийн багш гэдэг хүн бол миний чиний хүүхдээс ялгаагүй нэг хүн ч байсан гэсэн нийгэмд гараад хүн болгох. Яаж харилцах вэ? Яаж хайрлах вэ? Яаж төлөвшөх вэ? Яаж идэх вэ? Яаж сурах вэ? Яаж амьдрах вэ? Тэ? Энэ бүх харилцааг тодруулдаг юм аа л гэдгийг би хэлэх гэж хүүхд болгоноор ер нь аль болох тэр хүн болгож төлөвшүүлэхийг нэлээ хичээдэг те. Хүн болгоод мэдээж тэр хүн гэр бүлдээ төлөвшөж байгаа би нэг үгүйсэхгүй. Аав ээжээсээ төлөвшөж байгаа үгүйсэхгүй. Нийгмээсээ төлөвшөж байгаа үгүйсэхгүй. Гэхдээ яг ингээд хувь хүнтэй харилцаад ирэхээр хүний дотоод сэтгэл гэдэг бол айгүй агуу байдаг байхгүй. Дотор айгүй ихэн бодож явж идэг хэрэг тэрийг ерөөсөө ил гаргадаг хүн байдаг. Айгүй ихэн боддог хэрнээ бүгдийг ил гаргаад шууд дэлбэлдэг хүн байдаг. Тэгэнгүүт нөгөөт гэж энэ галзуу гингүүтээ хүн хайрцгаа болчихдог байхгүй. Үгүй байхгүй галзуу биш байхгүй. Тэрсэн дотор нь шатаад гаргаад байгаа байхгүй. Тий. Тэгэхээр яг уу тийм мундаг баян гэр бүлийн дэрэгт бол манайх бол зүгээр л хүн яаж амьдрдгөө тийм л гэр бүл. Харин би гэр бүлдээ юуг их чухалчилдаг вэ гэхээр сэтгэлийн баян байгаас. Харилцааны баян байгаас. Хүндлэлийн баян байгаас. Энэ л зүйлийг эрхэмлдэг. Тийм ч учраас одоо хүн бол гайхвахт. Манай гэрийн цагаан сар дуусаагүй арх хүрэгчэнд мань дараа сарын цагаан сар хүргэдэг. Хөөз. Тэгээд юм одоо нь тий тэрийг одоо хийн чуухгүй тий дараа сарын цагаан сар хүргэхэд мэдээж ясуулгаад ихнийх задлна. Хоёр дахын тэр задлцснаас өвдөгч гэдэг юм. Тэгэд манад нэг хүргэн ах маань 3-4 жилийн өмнө ирээд гайхаад. Танай гэр бүл нэрээс үнэхээр би үлийн нэг ч онолохгүйсэн гэд. Тэгэхээр за нэвтрүүлэг маань дуусахад өгч байгаа. Сүүлийн 5 минутанд багшаа та өнөөдрийнхөө сэдвтэй холбогдуулаад сонсогч нартай хандаад сонгосон амьдралын хань хайр сэтгэлдээ үнэнч байх тий гэр бүлдээ үр хөвгтдээ үнэнч байх гэр бүлийн үн цэнийн талаар нэг юм сурамжтай үг гэлээ тэгээд нэвтрүүлэг өндөрлөө тий хөө. Тэгэхээр гэр бүл хүний хань хүн болгоны хань хүн болгоны нөхөр мэдээж хүн болгон залуу байсан юм чинь хүн болгон гоё байсан. Гоё байхдаа хайр сэтгэлдэг учраас амьдрдаг. Тэгэхээр тэр гоё хүнийг гоёор нь авч амьдарч байгаасай. Сайхан хүнийг сайнаар нь авч амьдарч байгаасай. Сайн хүнийг сайныг мэдэж амьдарч байгаасай. Муу байвал та засаасай. Муу зангийн нэг нэгээр багсгаа сайн чанарын нэг нэгээр өнгөлөөд биенийг ингээд дэмжөөд амьдрах юм бол энэ хорвоо дэлхий дээр чинь болохгүй амьдрал гэж байдгүй маа. Хэрвээ хүмүүс минь анзаарч байгаа бол 2 гудамжны цэвэрлэгч эхнэр нөхөр хоёр хэлээ гэдэг. Хичнээн биевинтэйгээ айгуу гоё харьцаж байна. Гэтэл хажуугаар нь явж байгаа хар тэнтэй том машин унсан 2 хүн хар тэнтэй машин дотроо биевин рүүгээ хэлцээд яаж хэрэлдэж байгаа бол мэдээж машинтай алхан хэрэлдлээ гэж би хэлээгүй шүү дээ. Гэхдээ би нэг үгийг хэлэх айгуу дуртай. Ямар үг вэ гэхээр ядуу ч гэсэн дулаан уур амьсгалтай бол тэр баян. Баян ч гэсэн хүүтэн уур амьсгалтай бол тэр ядуу. Тэр гэр бүл ядуу гэсэн үг шүү дээ. Тэгээд сэтгэл зүрхэн одоо ахас ихсээ өөдөгөө хөршөө дооцсоо хайрлж ивэл тэр гэр бүл сэтгэлийн баян. Зөвхөн хашаан доторхоо цэвэрлээд гэр доторхтойгоо болж гинэ гэдэг л тэр гэр бүл жоо сэтгэлийн ядуу гэдэг юм болоо да бодоод идэг шүү дээ. Тэгээд зарим багш зарим одоо ахмад хүмүүс бол одоо юу гэдгийг нэг бичээч байсан бол дандаа бичээчийн цонхоор хараад идэх байхгүй тэр хүнийг. Гэтэл
тэр бичээч хичнээн нөхөртөө халамжтай, хүүхдүүдтэй халамжтай, ойр орчныхонтой ач тустай, тэгээд хичнээн олонний хүндлэл хүлээсэн хүн байдаг. Жишээлбэл 10 гэж жүжигчин байдаг тийм. 10 жүжигчнтэй 10 жүжигчнийг хүн болгон хүндэлдэг. Тэгтэл нэг удаа яс суртахууны доголдол гаргач л тийм. Тэгтэл манай нэг багш ярьж ирсэн. Гэхдээ та ч одоо кинон дэр жигтэйхэн сайхан хүн гараад идэг. Та чи амьдрал дээр ямар өөр юм бэ гэсэн чи. Уушлаараа кино ч нэг өөр, амьдрал ч нэг өөр шүү дээ. Гоё хэлсэн байна тий. Тэгэд магадгүй би тэр хүнийг мэдэхгүй, гэхдээ би тэр хүнийг тэгс сонссон. Энэгээр хэлжүүл би одоо буруудах хэсгээ мэдэхгүй. За хуу хүний нууцыг яриад явах. Нууцыг яриад явахтай тий. Гэхдээ би боддгийн одоо хөөрөг зөрүүлэхэд хүртэл ёс байдаг бол гэр бүлээ авч явахд хүртэл ёс байх хэвээр. Тэгээд манай монголчууд их гоё штэ нөгөө олимпийн авраг болж яхад яаж годамжиндаа явж илаа, яаж ив зүйтэй байлаа. Гэтэл одоо нөгөө одоо бие засаад гэрээ засаад төрөө зас гэж монголчууд ярьдагтай адилхан надаа ингээд заримдаа дутагдлаа хийж байгаа дуугу өнгөрмөргүй айгүй олон зүйлүүд ажиглагддаг. Энэ нь юу вэ гэхээр зүгээр л одоо яг л хүүхдтэй л унчуу, хүүхдтэй л машинаас хоцорч өгöd юм. Тэр айлын төөрөөд явж байгаа хүүхдийг хин чи энэ хүүхдтэйгээ гэрийг олоод өгөө байлцсан юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Биднийг баг байхад, биднийг хүмүүжж яхад, биднийг сургуульд байхад хин нэг нь годамжинд төрөвчөө орхицсан байвал цагтаа авчиад өгдөг. Хин нэг нь төөрөөд явж ивэл яаж иж байгаа сэргэлэгт авчиад гэрийг нь олоод өгдөг. Тэгвэл хэрвээ одоо тийм байгааг бол годамжинд өнөдөр хүн байхгүй шүү дээ. Годамжны хүн гэж байхгүй байх ёстой шүү дээ. Тэгтэл одоогийн 20-25 хүмүүс чинь яг л зах зээл эхэлж байгаа үед 2-3 настай орхигдсон гэр бүлээс орхигдсон хүмүүс тэнд явж байгаа байхгүй. Тэгэхээр л би яагаад энэ гэр бүлийн өдөр одоохон тусглаа гэр бүлийн өдөр яагаад ингэ яриад байгаа юм бэ гэхээр одоо өнөөдөр тэр мөнх турыг ажилуулдаг, тэр цэрэн турыг ажилуулдаг, цэрэн гэдэг хүн өнөөдрийн өглөөний нэвтрүүлгээр өчтөр орон нэвтрүүлгээр гарч илаа шүү дээ. 4 хүүтэй гэд нөө цэнхэр үстэй, цалингүй үстэй. Тэр чин 4 дахь хүүхдээ годамжнаас олсон хүүхд гэж байна. Тэр нь ингээд саачлалттай. Тэгээ бүр ингээд тэгээд өнөө өглөө би нэвтрүүлгийг гарахтаа үзчихлээ л да. Тэрний тэр бол гайхамшигтай юм хтэй. Зарим хүн тэр цэрэнг их галзуу муу хүн гэдэг байхгүй. Гэтэл тэр цэрэн чинь яг гадны нөхөртөө Монголд амьд. Хүүхнүүд бол одоо чинь гадны нөхрийг дагаад гадны оронд амьдраад шүү дээ. Тэгвэл тэр цэрэн чинь гадны нөхрөө дагуулад Монголд амьдраад байгаа байхгүй. Тэгэд дээр нь 6 жилийн өмнө годамжнаас олсон өөрийнх нь гаргасан 3 хүүхдээ ирвэл тэг годамжнаас олсон 6 настай хүүхдээ өнөөдөр тэр нь ярьж чадахгүй, инээж чадахгүй. Тэгэд ингээ хайрыг тэрвэрэд тэр гэр бүлтэй хайрыг өгдөг гэж байна. Тэгэд яагаад та над хүүхдээ өсгөж байгааг гэж сурвалжлагчийн асуултанд одоохон сурвалжлагчийн асуултанд ганцхан үгээр хариулж байна. Тийм ээ. Би 3 хүүхэдтэй бас нөхөртөө гэр бүлтэй хайрыг мэдрүүлэх гэж энэ хүүхдийг өсгөж байгаа. Эцэг их нь хайцсан юм чинь би эцэг их нь оронд хайрлаа л да. Хүн чинь заавал хин нэгнээр хайрлуулж байгаа хэвээр. Тэгэхээр би хүн болгон бас тэр цэрэн шиг байгаасай. Хүүхдээ хайрлаасай. Бити хаяасай. Тийм. Тэгээд эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ та гэр бүлдээ хайрыг та өөрөө тогтоодгийн шүү. Та өөрөө бий болгодгийн шүү. Та өөрөө түүнийг урт удаан амьдруулдгийн шүү л гэсэн сайхан үгээр хэлмээр төгсгмөр байна да. Тэгээд хүн болгон бие бинийг хараад чин сэтгэлээсээ инээмсэглэж агаарэ. Инээмсэглэл танд аз жаргал авчрын шүү гэж хэлмээр. Тийм ээ, үн цэнтэй бат бөх гэр бүлийг та өөрөө бий болгож чадна. Тэгээд маргааш дэлхийн гэр бүлийн өдөр, дэлхийд даяарын өдрийг өргөн дэлгэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгээд энэ жилийн манай радиогийн дэлхийн гэр бүлийн өдрөөр гаргаж байгаа урьд бол сонгож авсан амьдралын ханд хайр сэтгэлтэй үнэнч вэ? Гэр бүлээс гадуурх харилцааг төвчөө гэсэн ийм урьдтай тэмдэглэж байгаа. Тэгээд хань ижилтэй үнэнч байна. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэхгүй нэг төвчиж амьдрна гэдэг бол үнэхээр тийм муу зан чанар биш, эсэргээрээ тийм агуу мундаг зан чанар шүү. Ганцхан үг хэлж. Чухал зан чанар шүү гэдэг. Хайр бүтэн байвал өөр хайр ирэхгүй л гэж би нэмж хэлэх гээд байгаа юм. Стагийн хамшигтай гоё хэллээ. За энэ хүрээд өнөөдрийн нэвтрүүлгийн өндөрлөгийн маргаашийн 17 цагаас
Иргэн уулзлаа түр байж та. 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 Уулзлаа түр байж та.